Улсын хурлын даргын их болдын Эвэл дор шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор Үлзийбаатарын туйран бүтээж хөтлөн өвүүлсэн монголчууд сонсдог номын нээлт өнөөдөр боллоо. Улсын хурлын даргын их болд номын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ дэлхийн нийтээрээ даяаршиж байгаа энэ үед улс үндэстэн бүрийн ялгарх зүйл нь түүх юм а. Бид дэлхийн түүхийг удирдах явсан Монгол шиг баялаг түүхтэй улс дэлхийд байхгүй. Доктор Үлзийбаатар сүүлийн хэдэн жил түүхийг олон нийтэд таниулах тал дээр ажиллаж байгаа эрдэмтэн. Монголчууд хэмээх энэ сонсдог номонд түүхийг байгаагаар нь гаргасан энэ сайхан ном анх дугаар үндсэн хууль баталсны 90 жилийн өдөр нээлттэй хийж байгаа нь бэлэгшээлтэй юм хэмээсэн. Тэгээ Монгол шиг баялаг түүхтэй улс бол энэ дэлхий дээр байхгүй. Яагаад гэвэл бид дэлхийн түүхийг удирдах явсан улс учраас тэгээ одоо зарим хөршүүдийг би нэрийг хэлэхгүй та бүхэн мэдэх бах. Байхгүй түүхээрээ кино хийж эхэлж шин. Бана зүүн талд ч байна, баруун талд ч байна. Гэтэл бид байгаа түүхээ монголчуудаа таниулах талаар туйлын хангалтгүй ажиллаж байгаа. Гадаад харилцааны яамд болсон монголчууд номын нээлтэнд гадаад харилцаа эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд гаан хувийг болон албаны бусад хүмүүс оролцлоо.